Монгол Улсын засгийн газраас 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлцгээс хэлэлцүүлгийг хууль зүйн байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа явууллаа. Хууль санаачлагч хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин хөрвүүлжүүлэх, татан буулгах, төлбөрийн чадвартай боловч санхүүгийн хүндрэлд орж, төлбөрийн үргээ зогсоосон хуулийн этгээдэд төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэх бүтцийн өөрчлөлт хийхтэй холбоотой харилцааг зохицуулах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. Хууль санаачлагч хуулийн төсөл батлагдсанаар төрийн байгууллагад хэрэг гүйцэтгэгчийн эрх олгох, шалгалт болон сургалт зохион байгуулах, цахим мэдээллийн сан бий болгох, холбогдох шийдвэрийг нийтэд мэдээлэх чиг үүрэг нэмэгдэж үүнтэй холбоотой хүний нөөцийн ачаалт болон нэг удаагийн цахим сангийн зардал хэвлэл мэдээллийн төлбөр үүсгэхээр мөн иргэнд хэрэг гүйцэтгэгчийн сургалтанд хамрагдах шалгалт өгөхтэй холбоотойгоор баримт бичиг нотариатаар гэрчлүүлэх сургалтын болон шалгалтын хураамжийн төлбөр зэрэг нэмэлт зардал гаргахаар тооцсон байна. Уг хуулийн төслийг парламент цахим сайтад байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлцэх үед улсын хурлын гишүүн Номин Чимэг төлбөрийн чадваргүйдлийн үйл ажиллагааны эцсийн зогсоол болох дампуурлын процессын асуудлыг уг хуулиар хэрхэн шийдсэн талаар, хувь хүний төлбөрийн чадваргүйдлийн зохицуултын талаар, улсын хурлын гишүүн Норвын Алтан хуйг төлбөрийн чадваргүйдлийн үе шат болон хувь хүний төлбөрийн чадваргүйдлийн талаар, улсын хурлын гишүүн Пүрвжон Сайн Зориг хуулийн төсөлд хэрэг гүйцэтгэгчийг бэлтгэх асуудлыг хэрхэн зохицуулсан талаар, арилжааны шүүх байгуулах асуудлаар хууль санаачлагчийн байр суурийн талаар, улсын хурлын гишүүн Саруу сайхны Цэнгүүн шүүхийн ерөнхий зөвлөлт болон бусад байгууллагуудын саналыг төсөлд тусгасан эсэх талаар, төлбөрийн чадваргүйдлийг тодорхойлсны дараах процессыг хэрхэн зохицуулсан талаар, улсын хурлын гишүүн Цэндийн Сандаг Очир 1997 оны дампуурлын тухай хуулиар өнөө хүртэл хэдэн компани эцсийн шүүхийн шийдвэрээр дампуурлаа тогтоолгосон хохирол нь хэрхэн шийдэгдсэн талаар тоо баримт байгаа эсэх, мөн хуулийн үзэл баримтлал нь дампуурсан хойно нь биш, урьдчилан сэргийлэх зөвлөгөө дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн нь зөв эсэх, дампуурх эрсдэлд орсон байдлыг хэн тогтоох, урьдчилан сэргийлэх зөвлөгөө дэмжлэгийг хэн үзүүлэх талаар, хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар, улсын хурлын гишүүн Ил Соронзон болд төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх үндслэлд тусгасан өөрийн хөрөнгийн 30% зохицуултын талаар, улсын хурлын гишүүн Бүх чулууны пүрэвд орж зээлийн маргааныг хурдан шийдвэрлэх боломж, түүнд үндэслэн зээлийн хүүг бууруулах бодлогын нөхцөлийн талаар, арилжааны буюу санхүүгийн маргааныг шийдэх тусгай шүүх байгуулах боломжтой эсэх талаар тус асуулт асууж хариулт авсан болно. Түүнчлэн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцүүлэх үед улсын хурлын гишүүн Пүрвжон Сайн Зориг арилжааны хуультай болсон эсэхээс үл хамааран арилжааны шүүхтэй болох асуудлын талаар, улсын хурлын гишүүн Хишиг Дэмбэрлийн Тэмүүжин хуулийн төсөлд эдийн засаг дахь төрийн оролцооны хүрээ бизнесийн эрх чөлөөний зарчмыг тодорхой болгож зөвхөн туслах чиг үүргийг захиргааны хариуцлагын механизмтай андуурахгүй байх нь чухал. Эс бөгөөс компаниудын эрх чөлөөг дэмжиж байгаа мэт боловч захиргааны дарамт бий болгосон хоёрдмол зохицуулт үүсэх эрсдэлтэй талаар, улсын хурлын гишүүн Оцронгийн Номин Чимэг төлбөрийн чадваргүйдэл дампуурлын ойлголтыг ялхан тодорхой болгож процессыг наривчлан чамбааруулахын зэрэгцээ амны эрхийн харилцааны суурь болох иргэний хуулийн үзэл баримталтай уялдуулан бизнесийн орчин, хувийн хвшлийн орон зайг тэлэх чиглэлд бодлогын түвшинд цогцоор нь үнэлж ажиллах шаардлагатай талаар, улсын хурлын гишүүн Соронзон болд Монгол улсад бизнесийн орчныг сайжруулах, компаниудын хоорондын харилцан итгэлцэлтэй бизнес хийх боломжийг нэмэгдүүлэх зохицуултад ажлын хэсэг цаашид онцгой анхаарах шаардлагатай талаар, улсын хурлын гишүүн Дамжны Цогтбаатар төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслөөр хувь хүн болон хуулийн этгээдийн зохицуултыг тусад нь авч үзэх, татан буулгах үйл явцыг сунжруулахгүй болгох, 3 сар 30% гэсэн босхийг эдийн засгийн хямралын нөхцөлтэй уялдуулан уян хатан шийдэх, гадаадын хөрөнгө оруулалтад саад болж буй эрх зүйн гажуудлыг засах талаар, хууль зүйн болон эдийн засгийн байнгын хорооны өргөн бүрэлдэхүүнтэй ажлын эсхийг улсын хурлын даргын захирамжаар байгуулахын зүйтэй талаар тус үг хэлж байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-ийн 1 дэх хэсэг заасны дагуу санал хураалт явуулахад төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлцгийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын хурлын эрхэм гишүүдээ төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлц хэсэг талаар хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлцэн шийдвэрлэхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд